3 хоногийн өмнө ийм хийм хийж болохгүй манайхаа. So big. Амар сайн хайлж байна. Яа манайхаа. Сайн бацгаана уу? Жиний яна. За өнөөдрийн бичлэгээр би юу хийж байгаа вэ гэхээр Дубай шоколад хийж байгаа. Гэтэ ер нь бол зөндөө олон YouTube-рууд хийгээ үзсэн байсан. Энэ удаа би өөрөө хийж байна. Ягаад ч юм сонирхолтой санагдаад яг өөрөө хийж идэж үзвэл тэгээ би сайн нөгөөний Сингапур энэ төр явахдаа идэж үзсэн аахгүй юу. Тэгээ ер нь бол байгаа янз бүрийн тэр хуурамч энэ бүгдээр нь идэж үзсэн. Тэгээд өөрөө хийвэл бас нэг өөр амтыг би бас гаргаж чадах юм санагдаад тэгээ өөрөө хийж үзэж байна. Ингэсэн манайхаа. Би ингээд 3 хоногийн өмнө бичлэгээ нэг хийх гэж үзсэн аахгүй юу. Тэгсэн чинь Катайфига фейлдээд ийм хийм хийж болохгүй манайхаа. Тэгээд уруу өрөө би хийхэ болсон. Одоо 3 хоногийн дараа юм чинь бас нэг өөр вайпаар эхлээд те бүгдээрээ Катайфига нэг хийх гэж үзье. Тэг үнэхээр болохгүй байвал гэж бодоод би ийм нарийнхан ширхэгтэй гавшаа гоём шиг ийм бэлдсэн байхгүй юу. Тэгээ нарийнхан болохоор энийг гой хуурчвал болдог гэ би Солонгос YouTube-руудын бичлэгийг нь үзсэн. Тэгээ бүгдээрээ ямар тач эхлээд миний энийг хэлж турш үзье. Энэ зургийг болохоор би гурил болон corn starch-ыг холж жагаад хийсэн. Тэгээд энүүгээр хэдүүлээ Катайфига хийх гэж үзье эхлээд. Тэгээ бүр болохгүй байвал энэ гурилаараа хийцгээе. Хэрэглэгдэхүүн маш ойлгомжтой байгаа. Би тэгээ нөгөө 3 хоногийн өмнө бичлэг хийх гэж үзсэн шүү дээ. Тэр үедээ энэ ногоон pistachio самар ангахаа самраа бэлэн болгоцсон чанаад гадна талынх нь хальсыг найрлагаад 250 мл ангахаа самраа бэлдсэн байгаа. Тэгээ шоколадаа үзүүлээд байгаа. Дэлгүүрөө орсон чинь хайлуулсан шоколадаар хийвэл зүгээрээгээд тэнгуут нэг том 1 кг-ийн том шоколад авсан байгаа. Энэ бол хар шоколад яг хайлуулдаг зориултын шоколад юм гэсэн. Тэгээ энийг болохоор манайхаа хөрхөн 3 ширхэг цагаан шоколад. Энэ нөгөөний Дубай шоколадын дээр байгаас нэг хөрхөн ногоон өнгөтэй байгаад байдаг шүү дээ. Тэрийг гаргаж өгөх гээд тэгээ ногоон өнгийн хүнсний бодог байна. Ногоон өнгийн хүнсний бодгийг авсан шалтгаан хамгийн ихэнд болохоор дээр нөгөө нэг зурдаг юмнаа зурна. Тэгээд энэ самар жоохон өнгө муутай байгаад дэмжүүлээ заяа. Ямар самраас шалтгаалаад тэнгуү дунд нь ингээ айгуу гой ногоон өнгөтэй дээ шүү дээ Дубай шоколад. Тэр нь гарч өгөхгүй байгаад байвал би энэс жоохон нэмчий гэж бодож байгаа. За бичээрээ манайхаа би нэг юм хэлье. GS-ийн бүх салбарууд дээр Милаягийн хэмжээтэй бэрших юм маань 2 дэх нэг урамшилтай зарагдаж байгаа юм байл шүү. За ямар тач хамгийн түрүүнд бүгдээрх нь хийх юм болохоор шоколадаа хайлуулна. Хэр их хайлуулах хэрэгтэй бол манайхаа. Энэ бол амар том юм билээ. Бараг ингээд харангуйц юм. Нэг юм дүрлжингээр нь нэг ширхэг Дубай шоколад хийчихээр. Тэр бүгдээрээ 4-ний 1 л хийчихнэ сте бараг. Тийм 4-ний 1 л байх юм дөө. My gosh, this is so big. Энэ дотор хийж яагаад хугалчих. Гар хурцоо. Оо, болцоо. Стоо юмш хийгээд хайлуулна. За. За энэ хайлуулж байгаа хойгоор нь бүгдээр юу хийх вэ? Би бичлэг үзсэн чинь энэ ангахаа самраа миксердээд молокотой холдог. Тэгээ амар олон юмтай холд юм билэ. Тэгээ энийг хэдүүлээ хийцгээе. Ангахаа самар сүү, цагаан шоколад, цүцгийн тоос, нунтаг сахар. Амар сайн хайлж байна. Би нөгөө нэг жирийн шоколадууд хайлуулах гэж үзчихсэн аахгүй юу? Одоо яг иддэг те хайлуулах шоколад биш зүгээр шоколадууд. Тэгсэн чинь нэг сайн хайлж өгдөггүй заяа. Амар нэг сонио хайлаад идэг. Тэгсэн чинь энэ болохоор шууд юм шинхэн болоод хайлчт юм байна. Энэ надад бол ямар ч хутгаадах шаардлага алга. Энэ өөрөө баг ингэ хайлал дуусчих юм байна. За ангахаа самраа хийгээд цагаан шоколад 80 г гинэ. Тэгээд цэцгийн тоос 10 г юм. Нунтаг сахараа болоход л өөрийнхөө яг амтандаа тохируулаад хийчихнэ. Та нар багада нөгөө нэг молоко гэртээ нууцаар ингээд уудаг гэсэн үү? Яа чи тэг аим дуртайсэн шүү дээ. Нийш ингэ өглөөд шүү дээ. Хэр хийх хэвчтэй л юм. За, миксердэг цаг. За манайха бүгдээр миксер цэцгээе. Өнөр амар гоё нэрчж байна. За одоо бүгдээрээ Катайфига хийцгээе. Хамгийн гол нь манай Катайфи шүү дээ. Хэдүүлээ энэ нөгөө нэг соусаа бэлдсэн, pistachio creamy соусаа бэлдсэн, шоколадаа хайлуулсан. Тийм болохоор хамгийн сүүлийн шат буюу Катайфига хийх цаг боллоо. Шууд энэ гоймонгоор хийчихье. Шууд энүүгээр нь хуурчингуудаа дараа нь жижиглсэн марга тэр юм уу? Масла хайлуулад энэ яг Катайфи шиг харагдаж байна. Худалдаж авдаг. За одоо энийг ингээд бор өнгөтэй болно хуурна л гэсэн. Тэгээ энийг уржигдэр би фейл гэхтэй бодсон. Тэгээ чидээш би ингэж юм хийж байгаа бичлэг хийхгүйгээд амар хэцүү мэлээ. Болохгүй байгаа дангууд уур хүрээзээ юу. Би яаж яах юм нэг бейк мейктэй холбоотой юм хийхдээ аюу жоох муу. Эний өнгөн жоох өөрчлөгдөхгүй юм шиг мэдрэмж төрөөд ах юм.
Яа манайхаа. Арай гэж катайфигаа хийгээд дуусглаа. Яа эн чинь бүр амар хэцүү юм байна. Би нөгөө танарт хэлсэн шүү дээ. Лавшаа гоёмшиг гоёмонгороо хий чинь болохгүй бол энэ төр гэдгсэн чинь тэр чинь түлэгдээд тэгж яшаад идэх гэсэн чинь баг хоолороо зогцчихоор тийм амар хатуу заяа. Би та ямар хамаатай энэгээр хийчих болох юм болов уу гэж бодоод за хийчдэм үү гэж бодсон ч гэсэн ингээд эдээ үзсэн чинь шууд хоолороо ингээд хатгаад тэгээд би ингээд шүсээ ингээд зэтэлэх гэсэн айгу өвдөө тийм амар хэцүүсэн. Тэгээ хайцсан тэрийгээ тэгээ за ингээ фейллээ ингээ дууслаа гэж бодож исэн чинь мөнхүүшээ нэг гой санаа болоод нарийнхан ингэж гаргадаг арга болоод тэрнээс болоод ийм хөрх нарийнхан катайфе маань бэлэн болсон. Энэ тэгтээ миний төсөөлж ирснээс нарийнхан биш л дээ. Тэгтээ хамгийн сайн чадхаараа л хийсэн нарийнхан нь энэсаа. Тийм амар жижиглэлцэн байгаагүй хаа. Энэ тэгтээ ямар ногоон өнгөтэй биш юм бэ. Хүмүүсийн хийгээд ирсэнтэй аюу адилхан харагдаад эхэллээ шүү. Ангахаа самарч аим үнэтэй димлээ. Би өөр хүмүүгээр hitэж ангахаа самар авч үзээгүй. Дандаа ээж мэж лавдаг гэсэн чинь үнэтэй исэн мэлээ манай ангахаа самарч. Аим гоё харагдчихээн. Та нар энийг ойрхоноос харах хэрэгтэй наа. За одоо бүгдээрээ энээс жоохон хийчихье. Энэ тийм ямар сонин ногоо өнгөтэй. Энэ жоохон хар ногооныг авах хэрэгтэйсэн болов. За манайхаа одоо ингээл ер нь дуусах төгч шүү. Жоохон ногоо өнгийн юм хийсэн чи арай жоохон өнгөлөг болсон юм уу? Мөнхүүшээ ээж хоёр ингээд доотлын хэсгийг хийчих гэсэн чинь жоохон удацсан чинь энэ нь хатуулсан. Одоо яах вэ? Яг л нэг дубаашлаад юм хийц юм шүү. Би тэгтээ амьдралдаа анх удаа шоколад мөклад хийж үзчихсэн манайхаа. За манайхаа би дээдлийн хэсгийг бүгдээрээ дуусгацсан. Одоо бүгдээр хөргөчөндөө эцгээе. Тэгээд дуусчлаа. Хэцээс бөө юм болж иж бүр стресстэй сүүл рүүгээ ин катайфан болохгүй байгаа даа бүр уйлмаа санагтлаа. Тэгээд бүгдээрээ маргааш идэж үзцгээе. Энэ бол уг нь амар хурдан хатаад ингээд дуусчихдээ юм лээ. Гэхдээ би одоо л амар ядарч гин. Тийм болохоор л маргааш босоод идцгээе. Тэгвэл маргааш болцъя. За манайхаа өглөөний минь би одоо Дубай шоколадаа сая гялс хөргөчнөөс авчирдаг бичлэгээ хийх гээд ингээд сууж байна. So cute. Би таар хэлсэн шүү дээ би анх удаа Дубай шоколад ч яах вэ? Шоколад хийж үзэж байгаа. Энэ яа тийм сонин цагаан нэг болцсон бэ? Oh my. За. Одоо ингээд. Оо. За бүгдээрээ идцгээе. Амар гоё өнгөрч энэс нэгж үзтээ юм. Оо. Шоколадд нь жоохон унаад тэр тоохгүй байгаа юм хаа. Яг гоо миний энэ катайфи жоохон хатуу болоог байна. Нөө шарчсан болоог байна. Гэтэ so good. Тананы заавал хийж идэж үзэх хэрэгтэй манайхаа. Энэ бүр яг болсон биш нөө. Би өөрийгөө ингэж хийж чадсан шатаагүй. Ээж нөө хажууд юм хийцэн гэсэн чинь тэрийг нөлөө зүг залуучч тийм үү. Одоо энийг задлж худлаа л юм. Ээж хийсэн юм нартаа. Катайфи байхгүйгээр нийтэнс амар гоё юм шүү дээ. За. Амар ялгуу минь аа. Хитрхи баярсандаа нэлээ хийгээдчихлээ. Тэгээ би одоо гараад Милаягийн шинээр гаргасан юм кимчитэй бэршгээ байгаа гэсэн аахгүй юу? JS-ийн салбаруудад зарагдаж байгаа юм байна лээ. 2 дээр нэмэх 1 гээд тэрийг би гарч авч идэх гэж бодож байна. Яагаад ч юм Instagram-аас харсан чи амар амттай харагдсан би тарын зургийг нь гаргаад өгье зөө. Тэгээ халуун ногоотой гэсэн. Тэгээ бүгд нь ялуу юмны хойноос халуун ногоо тэмдэл гоё дээ шүү дээ. Тэгэхээр хамтдаа гараад Милаягийн шинээр гаргасан кимчитэй бэршгийг нь идэж үзье. Гарцгаая. Энийг би энжи энтер төгнөө. Цаад чинь намайг хийж ахаараад би идэж үзье л та гэдсэн. Манай гэрийнх ээж мэж надад хийх тусалсан, мөнхүүшээс хийхэд амар тусалсан. Цаад идэж амарч үзмээр байгаа хаа. За би нэг аваад явлаа. Энэ чиз салбар амар гоё юм хаашаа танаа. Үлээ хизээлээ нэг зураг авалтанд ороход ирж ирсэн байна. Гэтэ амар хөөрхөн болгоод ядалсан байна. Энэ кимчитэй бишгээс хоёрыг авчиж. JS аппликейшн аваа. За. За баярлаа.
За аваад ирсэн. Зүгээр уутнаас нь тэр гоё үнэр нэм үнэрч чинь. Би яг энэ амтыг хүлээжсэн. Халуун ногоон бүр яг гоё юм. Амт нь бол үнэхээр гоё юм. Гаднаасаа тийм хөнгөн, дотроосоо яг энэ кимчинийх нь халуун ногоон амтагдаад. Энэ солонгосын халуун ногоотой хоолнуудад дуртай хүмүүст яг тохирсон юм санагдаа. Би тэгтээ яг юм кимчитэй бишгийг гаргаасаа гэж бүр аим удаан хүсэж исэн. GS одоо 2 дээр нэмэх 1 байгаа юм байлээ. Тийм болохоор манайхан урамшуулын дуу сонсон юм заавал авч идэж үзээрэй. Нэмэцний нэг бүлийн дуу сонсон ба шүү дээ. Найзуудтай хичээлийнхаа дундуур засалгаанаар GS ороод аваад идвэл аюу уяг мөртлөө амттай. Амар ялуун дуу баяртаад идсэн чинь энэ халуун ногоо тэмцсэн ч өстой гоё. За өстой гоё цадчлаа. Амар гой юм өнөөдөр идлээ. Тэгээд өнөөдөр имшлэг та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараа нь жиний илүү сонирхолтой бичлэгээр хурж ирэх болохоор дараагийн бичлэг хүрэлтөөр баяртай. Тэгээд комент хэсэгт манайхаа ямар бичлэг өөр хийлүүлмээр байгаа бичээд өгөөрэй. Баяртай.